나라나시죠. За та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. За улсын хурлдах хүн намын зөвлөл өнөөдрийнхөө ээлжид хурлаар за Монгол Улсын засгийн газраас өргөн барьсан нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон за хувийн нэмэлт тэтгэврийн анхдагч хуулийн төслүүдийг хилцэж санал өгөлтүүдээ нэгтгэсэн талаар та бүхэнд бас мэдээлэл өгье. За өнөөдөр Монгол Улсын нийгмийн даатгалын сан энэ тэтгэврийн тогтолцоо болвол өөрчлөлт хийхээс өөр аргагүй байдалд орсон байгааг та бүхэн бүгд мэдж байгаа. Би нэг гурван бас бодит тоо баримт өрдөө. Нэгт өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэврт гарлаа гэхэд авж байгаа тэтгэврийнх нь орлого амьдралын баталгаач төвшин хангах чадахгүй байдалд орсон. Дахамдуулан тэтгэврээ авангуудаа амьдралын чанар орлого эрсд орддог. Амжиргааны нөхцөл нь мууддаг. Ээ нөхцөл байдалтай байж байгаа. За энэний бол гол нөлөө хүчин зүйл нь юу вэ гэхээр энэ тогтолцооныг бид нэр нь бол өөрчлөхгүй болохгүй нэ. Улсаас нэг давхаргад буюу зөвхөн одоо энэ үндсэн тэтгэврээр тэтгэврийн тогтолцоог шийдээд энэ маань өөрөө иргэд маань тэтгэврт гарлаа гэхэд амжиргааных нь баталгаажих төвшин бүрэн хангаж чадахгүй байна. Тийм учраас олон улсын жишгийн дагуу тэтгэврт гарлаа гэхэд орлогын олон их усүртэй болох энэ чиглэл рүү шилжих зайлшгүй юм шаардлагатайгаар харуулж байгаа юм. Тиймээс одоо Монгол Улсын засгийн газраас бас олон давхаргад тэтгэврийн тогтолцоо буюу одоо нэгт баталгаа тэтгэврийн тогтолцоо, хоёрт энэ хуримтлалын тэтгэвэр буюу одоо яг энэ өөрөө тэтгэвэр төлөөд хуримтлуулсан одоо өнгөнөөсөө нэмэлтээр тэтгэвэр аваад явдаг юм тогтолцоо, гуравт хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо буюу сайн дураараа хувийн нэмэлт тэтгэврийн энэ бүтээгдэхүүнд хамрагдаад замун тэтгэврт гарахтаа эндээсээ ингээд тэтгэврээ аваад явдаг. Ингээд орлогын 2-3 их усүртэй байх нь боломжийн суурийг бас нэмэгдүүлж байгаа юм чухлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын тэтгэврийн сан, нийгмийн даатгалын сан 2026 оны байдлаар ихэд улсын төсвөөс 1.6 их нийтэд татаас авч байгаа. Энэ татаас маань 25 жилийн дараа буюу яг энэ одоо байгаа тогтолцоогоор явхад 2050 он хүртэл 18 их нийт болж 12 дахин өснө. Энийг бол Монгол Улсын төсөв эдийн засаг даах боломжгүй. Хоёрт нэг тэтгэвэр авагчид хоёр шимтгэл төлөгч нь авч байгаа. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр эхэлж байгаа хоёр хүн маань нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг одоо төлж байгаа гэсэн үг. Энэ харьцаа маань яг одоо байгаа тогтолцоогоор явхад 2050 он хүртэл 1-1 болно. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр эхэлж байгаа залуучууд дээр бол асар өндөр нийгмийн даатгалын шинтгэлийн ачаа, дарамт, ийм нөхцөлтэй байж байгаа. Тэгэхээр энийг бол энэ тогтолцооны өөрчлөлтөөр одоо өөрчлөх ийм одоо суур олон тогтолцоо руу шилжиж байгаа маа гэдгийг бас дурдъя. Тэгээ гол өөрчлөлтүүдээс нь би бас товчхон хэлье. За одоо ажил олгогчдын төлдөг нийгмийн даатгалын шимтгэл дээр бас тодорхой хэмжээний хязгаарлалт огт байхгүй байсан бол одоо энэ засгийн газраас өргөн барьсан дээр бол 2027 оноос эхлээд ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын хязгаар төлөвлөмөрсөн доод хэмжээг 12 дахин нугалсан хэмжээгээр хязгаарлаж байгаа. За энэ маань 28 онд 11, 29 онд 10 гэдэг ингээд буураад явхаар. Хоёрт оюутан залуучуудын буюу одоо яг хувийн хвшлийн хөдөлмөрийн зах зээлийг дэмжих зорилгоор 15-аас 22 насны одоо оюутнуудын ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар нь бүрэн чөлөөлөхөд юм зохицуулт орсон байж байгаа. За хувийн нэмэлт тэтгэвэр дээр гэхэд одоо хувийн нэмэлт тэтгэвэрт одоо хамрагдаад явсан тохиолдолд татврын хөнгөлөлт чөлөөлтүүдийг үзүүлж байгаа. Ажил олгогчоос одоо нийт одоо нөгөө татвар төлөх ноогдох зардлаас хасагдах нь бол нийтдээ бол цалингийн зардын 5 хүртэл хувийн хэмжээний ийм зардлыг хувийн нэмэлт тэтгэвэрт одоо хамруулахад нь татвар ямар нэгэн одоо шимтгэл авахгүй байдлаар чөлөөлж өгч байгаа. За ажилтан мөн жилийн сая 200 мянга хүртэл одоо хувийн нэмэлт тэтгэвэр даатгалын шимтгэл сая 200 мянган төгрөг хүртэл одоо төлөхөд энийг бол татвараас чөлөөлж байгаа гэсэн. Ингээд энэ суур тэтгэврийн тогтолцоо маань бас тодорхой хэмжээнд өөрчлөгдөөд иргэд маань ахмадууд маань тэтгэврт гарахад бас амжиргааны баталгаажих төвшингийн хэмжээнд тэтгэвэр авахын тогтолцооны суур эхлэлийн шат эхэлж байгаа нь бол нэг талаа сайн хэрэг. Нөгөө талдаа олон ийм орлогын их усүртэй болоод ялангуяа энэ хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо орж ирснээрээ тэтгэврийн санд хуримтлагдж байгаа тэтгэврийн сан маань үр өгөөчтэй өсөн нэмэгдэх юм боломжийг бас бүрдүүлж өгч байгаа. Энийгээ дагаад бас энэ тэтгэврийн тогтолцоон дээр улсын тэтгэврч гэсэн сайн менежменттэй болно гэсэн. Өнгөрсөн хугацаанд бол одоо банкнд хадгалж ирсэн тэтгэврийн маань мөнгө
дампуураад алга болчдөг. Ингээд нийгмийн даатгалын сан, тэтгэврийн сан охироод үлддэг ийм зүйл байсан бол энэ дээр бас нэг сайн жишг болж өгнө. Нөгөө талдаа санхүүгийн зах зээл маань өнөөдрийн хүртэл бол 85% ганцхан арилжааны банкуд бүрдүүлж байгаа. Арилжааны банкуудын ерөнхийдөө хяналтанд байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань бол олон улсынхаа жишг рүү бас чиглэж арилжааны банкуд санхүүгийн зах зээл дээр эзэлдэг хэмжээ нь 2 дахин буурч хөрөнгө оруулалтын одоо орчин зах зээл бүрдэж тэтгэврийн сангууд үүсч урт хугацааны бага хүүтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүд бий болоод ирэхээр зээлийн хүү хүртэл буурахад ийм эерэг нөлөө үзүүлдэг. Ийм бас энэ суур бас тавигдж байгаа гэдгийг бас онцолж хэлье. Тэгээд энэ хувийн нэмэлт тэтгэврийн бас энэ хууль батлагтаад явснараа үндэсний хуримтлал бий болохын том тогтолцоо бас нэмэгдсэн ийм зүйлүүд болно гэдгийг дурдж хэлье. За мөн та бүхэн мэдж байгаа сая орон даяар бас нөхөн сонгуул явагдсан. Орон нутгийн нөхөн сонгуул явагдаж одоо нам өвчлүүд маань бас тухайн тойргууд дээр бол нэр дэвшигчээ дэвшүүлсэн. Тэгээ хүн нам одоо орон нутгийн нөхөн сонгуульд Өвөр хангай аймагт нэг Увсан дэвшигч. Энэ 3 нэр дэвшигчээс маань одоо нэг нэр дэвшигч маань буюу Увсан аймагт бас орон нутгийн сонгуулийн иргэдийн хурал бас ялалт байгуулсан гэдгийг бас дурдж хэлье. Энд бол бас Монгол улсын бас засгийн газар төр засгийн ачаа өөрч энэ том одоо тулгымцсан асуудлыг шийдэж явж байгаа хүн намд бас өгж байгаа бас ард түмний дэмжлэг болов уу гэж харж байгаа гэдэг бас дурдъя. Ингээд саяны 2 хуулийн төсөлтөд холбогдуулан за манай Улсын хурлын гишүүн Наранбаяр за мөн уян гишүүн нар бас нэмэлтээр мэдээлэл өгнө. За та бүхний энэ өдрийн амгаланд айлтгая. За би товчхон бас яри сая бас үндсэн санааг нь манай ган зэрэг гишүүн зөвлөлийн дарга ярьсан учраас хувийн тэтгэврийн сан бол ер нь өнөөдөр байж байгаа энэ тэтгэврийн сан дээр 3 дахь юм давхар болж орж ирж байгаа гэж ойлгож болно. Тэтгэврийн сан гэдэг нэг л ийм мөлөөс юм биш юм уу? Давхаргууд нэмэгдэх тусмаа эндээсээ ашиг авах иргэдийн одоо оролцоо нэмэгдэнэ гэдэг л ийм одоо сайн зүйл бас харагдаж байгаа. Тэгэхээр түрүүнд хэллээ энэ хувийн тэтгэврийн сан үүсэх бий болно. Тэгээ тэтгэврийг чинь нэг дор ингээ авчихгүй шүү дээ. Урт хугацаанд байдаг. Одоо ингээд тэтгэврийн нас бол цаашдаа 55-аас ингээд цаашлаад ингээд улам уртцаад явна. Ягаад гэхээр нөгөө дундаж наслалт нэмэгдэж байгаа ийм нөхцөл байдал донд өнөөдөр ингээд 3 сараар тэтгэврийг авах одоо тэтгэвэр үүсэх насыг бол хойшлуулдаг ийм хууль үйлчлээд 2018 оноос явж байгаа. Хойш явж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр ингээд яваад ах энэ үед ингээд нэг дор ингээд тэтгэврийг авдаггүй учраас хуримтлал үүснэ. За энэ хуримтлал бол түрүүнд энэ ган зэрэг гишүүн бас хэллээ. Өнөөдөр санхүүгийн зах зээлийн 85%-ийг ганцаараа арилжааны банкуд бүрдүүлж байгаа бол энэ дээр маш том ийм хүч. Өөрөөр хэлбэл томоохон мега төслүүд, томоохон одоо ийм хөрөнгө оруулалтуудыг хийх чадaltaй ийм санхүүл үүсэх ийм эргэцэн үндсэн хувийн тэтгэврийн сангийн хуулиар бий болно гэж харж болно. Тэгэхээр энэ дээр бол одоо тэгвэл одоо хүмүүст юу н одоо хэрэгтэй юм бэ? Ерөөсөө өөрийнхөө улсаас авч байгаа олон жил ажиллаад ингээд заавал зайлшгүй даатгуулах хэрэгтэй нийгмийн даатгалын шимтгэл дээр нэмэх нь өөрөө ийм одоо хуримтлалд үүсгээд явах юм бол энэ нь өөрөө тэтгэвэр болоод илүү орлоготой болж эхэлнэ л гэсэн үг. Тэгэхээр ийм боломжийг хүн болгонд олох шаардлагатай гэж хүн нам үзэж байгаа. Хувийн тэтгэврийг одоо зөвхөн өөрөө нэмэлт орлогоосоо ингээд ажил болгочтойгоо хилцээд ингээд яваад байх биш. Өнөөдөр төлөвлөж байгаа ажил болгогч нь 10% өөрөө 7% билүү тий. Ингээд өгж байгаа энэ 17%-аас ч гэсэн ярилцаад эндээсээ ингээд тухайн сангуудад ийм хөрөнгө оруулахаас боломжийг бий болох шаардлагатай юм болов уу гэж үзэж байна. А нөгөө талдаа энэ одоо өнөөдөр зах зээл дээр угаасаа үүссэн байна. Ард нэгтгэл байна. За одоо бас энэ ууган тэтгэврийн сан гэж байна, тийм ээ. За мөн одоо мандал даатгал за ингээд цаашаа ингээд энэ зах зээл дээр тогтвортой үйл ажиллагаа явуулж өөрийн гишүүдтэй болцсон ийм тэтгэврийн сангууд өнөөдөр эргэцэн орчингүй ингээд үйл ажиллагаа явуулж байгаад цаашдаа энэ санхүүгийн хяналт хорог оруулаад ингээд энэ эргэцэн санхүүгийн зохицуулах хорог оруулаад ингээд энэ эргэцэн үндсийг нь бий болгож байгаа энэ хувийн тэтгэврийн сангийн тухайн хуулийн одоо хамгийн сүнс гэж харж байгаа. Тэгээд цаашдаа энэ Монгол улс өнөөдөр тэтгэвртэй хүн гараад тэгээд сэтгэл санааны хувьд ч эд хөрөнгийн хувьд ч ингээд ядуурч эхэлдэг ийм үед хурдан дуусаасаа гэж бид хүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэтгэвртэй гараад бас ингээд баян чинэлэг өөрийнхөө одоо амьдралд хүрэлцгүйцээр амьдрж болох үс ийм одоо системийг энэхүү хувийн тэтгэврийн сан бий болгож байна гэж үзэж болно. За баярлалаа.
саяны өгсөн мэдээлэлээр нэмээд нэлээд одоо деталь гэх юм уу наривчилсан мэдээллийг нэмж хэлэхэд бол за ямар ч үсэн хувийн тэтгэврийн сан орж ирснээрээ одоо энэ эрх зүйн зохицуулт бий болсноороо юуг одоо ямар давуу талыг бий болгож юм бэ гэхээр одоогийн байгаа хувийн тэтгэврийн сангууд дээр буюу бид ажил олгогчоос болон ажилтнаас тэтгэврийн сан руу шимтгэл төлдөг. Гэтэл энэ нь нөгөө нийгмийн даатгалын шимтгэлтэйгээ адилхан хүн амын орлогын албан дотроос ч гэдэг юм уу аж ахуйн нэгжийн орлогын албан дотроос хасагдаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл карманда ороод ирсэн мөнгнөөс тэр шимтгэлийг төлөх ёстой болдог. Тэгвэл энэ хуулийн одоо зохицуулалтанд орж ирснээр яаж байгаа вэ гэхээр ажил олгогчийн хувьд бол цалингийн сангийн 5% хүртэл хөнгөлөлтийг татварын хөнгөлөлтийг авах боломж үүсэж байна. Мөн түнчлэн ажилтны хувьд бол жилийн сая 200 мянган төгрөгийн хөнгөлөлтийг одоо хүн амын орлогын албан дотроос хөнгөлөгдөх боломжийг бий болгож байгаа. Тэгэхээр энэ бол ямар ч байсан нөгөө чамлахаар чанга хатга гэдэг эхний зохицуултууд бол орж ирж байна гэсэн үг. Ер нь бол явандаа энэ нөхцөл байдал яах ёстой вэ гэж харж ийн гэхээр нэгэнт одоо ажил олгогчийн зүгээс тэтгэврийн сан руу, хувийн тэтгэврийн сан руу ажил олгогчийн ажилтны цалингийн одоо тодорхой хувьтай тэнцэх хэмжээнийхийг өгж байгаа бол энэ ерөөсөө татвараасаа чөлөөлөгддөг байх. Ажилтны хувьд ч гэсэн тэр одоо нийгмийн даатгалын шимтгэлийн сан руу шимтгэл болгоод буюу одоо хувийн тэтгэврийн санд хоригдлаа үүсгээд тодорхой цалингийнхаа хувьас өгж байгаа бол энэ нь өөрөө хүн амын орлогын албан дотроос чөлөөлөгддөг байх. Энэ зохицуулалт бол маш чухал байгаа. Мөн түнчлэн нөгөө талаасаа энэ хувийн